Дараагийн мэдээ. Одоогоос 2 жилийн өмнө нэгэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхэн амьдруулах тасгийн совилогч энэ 2 нас 24 хоногтой Нирад тариа андуурч хийснээс олж Нира нас орсон харамсалтай хэрэг гарсан. Ингээд тухайн хэргийг хэлэлцээд шүүхээс совилогчийн ажиллах эрх болоод зорчих хэргийг 3 жилээр хасаж сэтгэл санааны охирлыг дүүргийн нэгдсэн эмнэлгээс гаргуулахаар тогтоосон юм. За гэвч эмнэлгийн удирдлагууд давзаалдах шатанд гомдол гаргаснаар хэргийг улсын дээд шүүх хөнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн байна. Улсын дээд шүүхээс сэтгэл санааны охирлыг эмнэлэг биш харин совилогч энэ өөрөө гаргах ёстой гэж шийдвэрлэжээ. Иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянж үзээд хүлээн авах зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. За учир нь юу гэвэл гэмтэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг зарим тохиолдолд гэм буруутай этгээдээс бас энэ ажил олгогчоос бол гаргуулахаар тусгаалan зохицуулсан байдаг. За харин гэмтэргийн улмаас хохирогчийн сэтгцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар ингэж тусгаалan заасан зохицуулт байхгүй байна. Ийм учраас гэм буруутай этгээд буюу наран гарваас сэтгцэд учирсан хохирлыг бол гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ. За нөгөө төгөөр энэ 2 шатны шүүх мөн сэтгцэд учирсан хохирлыг илүү ашигтай буюу за 5 дахин ингэж үржүүлж насны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин үржүүлж гаргасан тухайн бүс нутгийн насжилтын дундаж хэмжээгээр тооцож гаргасан нь бол үндслээ тайлбарч чадаагүй байна гэж үзээд Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511-ийн 5 дахь хэсэг зааснаар сэтгцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний 150 дахин үржүүлж гаргах нь зүйтэй гэж үзлээ. Ингээд шийдэх тогтоолд ажил олгогчоос гэсэн нэг наран гарваас за мөн сэтгцийн хохиролд 89-ийг 500 мянган төгрөг гаргуулахаар зохих өөрчлөлтийг тус оруулж шийдвэрлэлээ. За уг хэргийн шүүх өмнө нь 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 1-р зүйлийн 3 дахь хэсэг зааснаар энийн совилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэж байсан юм а. За харин совилогч энийн ажиллаж байсан дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс 303.4 сая төгрөгийг гаргуулж амь хохирогчийн арга гэрийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрт олуулгаар зааж байсан юм а. За энэхүү шийдвэрийг дүүргийн нэгдсэн эмнэлэг эс зөвшөөрч нийслэлийн давзаалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. За гомдлыг үндэслэн давзаалдах шатны шүүх хэргийг 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлсэн байдаг. За ингээд улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг маргааны хянан хэлэлцээд гэмтэргийн улмаас хохирогчийн сэтгцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгаалan заасан зохицуулт байхгүй байна гэж үзээд гэм буруутай этгээд болох совилогч инээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлсэн нь энэ юм а.